Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. За өнөөдөр Албаны Академи подкастын анхны дугаарыг та бүхэн минь сонсож байна. За энэ бол бизнес шинээр эхлүүл гэж оролдож үзээ. Ямар нэгэн байдлаар бүтлгүүцсэн тэр түүхүүдийн талаар хуваалцдаг шинэхэн мэндэлж буй подкаст байна. За тэгэхээр одоо манай Монголд маш олон залуучууд төрөл бүрийн стартап бизнесүүд эхлүүлэх гэж оролддог болсон тэр цаг үе. За бидний хувьд ч гэсэн 3, 4 бизнес эхлүүлээд за ихэнх нь амжилтгүй болоод тэгээд ганц хоёр нь нэг нь ч юм уу амжилттай болж исэн ийм түүх байгаа. Яг энэнтэй адилхан та бүхэнд минь бас бизнесийн уналт, ололт, амжилттай холбоотой олон түүхүүд байгаа хаа гэж бодож байна. Гэхдээ бизнес эхлүүлнэ гэдэг маань өөрөө тийм ч амархан санааны зоргоор болдог зүйл бол биш. Маш олон эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлнө. Танд төлөвлөгөө байгаа юу, байхгүй юу? Зах зээлийн судалгаагаа хийсэн үү? За тэгээ байршлийнхаа судалгааг хийсэн үү? Танд санхүүгийн ямар боломжит нөөц бололцоо байна вэ? Гэх мэтчлэн олон зүйлээс шалтгаална. Өөрөөс хамаарах. Гэтэл бас эргээд өөрөөс хамаарахгүй гадны хүчин зүйлүүд маш ихээр нөлөөлөөд ингээд бизнес маань дампуурах, бүтлгүүдэх энэний ард маш олон эрсдлүүд биднийг хүлээж идэг. Жишээлх юм бол маш их хэмжээний үр зээлэнд унах ч гэдэг юм уу те одоо үл хөдлөх хөрөнгүүдэд алдах, цаг хугацааны алдагдал хүлээх, сэтгэл зүйн алдагдал хүлээх гэд маш олон эрсдлүүд байгаа. Тэгэхээр одоо ингээд бизнесээ эхлүүлэх гээд ямар нэгэн зүйл хий даа гэж бодоод ингээ явж байгаа бүх хүмүүстээ зориулаад хийж үзсэн, бүтлгүүтэж үзсэн хүмүүсийнхээ сургамжтай түүхүүдийг хуваалцаад эндээс хамтдаа суралцаад явъя. Бизнесийг эхлүүлэхдээ ямар зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй гэдгийг бэ гэдгийг бодит түүхүүдээсээ сонсоод суралцаад явъя гэсэн ийм зорилготой энэ подкастыг эхэлж байна. Надад өнөөдөр Б гэдэг нэртэй хүний маань бизнесийн түүх байна. Би энэ түүхийг маш товчхон та бүхэндээ ярьж өгнө. Тэрний араас та бүхэнд маань хэрвээ сонирхолтой санагдаад мөн одоо бусдаа өөрийнхөө бизнесийн унаж босч исэн тэр бүтлгүүтлийн түүхүүдийг хуваалцмаар санагдах юм бол над руу тэр түүхүүдээ явуулаарай. Тэгээд хамтдаа суралцаад явцгаая. За түүхээ эхлэе. За энэ залуугийн түүх маань зээл авч бизнесээ эхлүүлсэн түүх байгаа. Гэхдээ бүх зүйл маш өөрөөр иргсэн харамсалтай. Улаанбаатар хотод амьдардаг 28 настай Б гэж хүн байна. Б нь өөрийн жижиг кофе шоп нэх мөрөөдөлтэй байсан. Гэвч түүний хадгаламж нь хүрэлцэхгүй байсан учраас тэрээр банкнаас 50 сая төгрөгийн бизнесийн зээл аваад үлдсэн 10 саяыг найзаасаа зээлж аваад нэг жижиг байр түрээслэн кофе шопоо нээсэн байна. Анхнаасаа тэр бүх зүйл сайхан болно гэж бодсон. График дизайн гоё, тавилга гоё, кофений машин чанартай гэдэл бүх зүйлд мөнгө зарцуулсан. Гэвч нэг л зүйлийг мартсан байсан нь зээлийн судалгаа. Кофе шоп нээсэн байршил нь шөнийн цагаар бараг хүнгүй, өглөөд хүн цуглах төв замаас хол байсан. Сошиал маркетинг хийсэн ч хэрэглэгчдийн урсгал ирээгүй. Зээл авсан учраас тэр өөрөө ажиллахгүй, 2 ажилтан авч ажилласан. Цалин, түрээс, зээл, хүү, сар ирэх бүрд өрн нэмэгдэжээ. 6 сар болоход тэр бараг өдөр бүр уурлаж, бухимдаж хэн нэгнийг буруутгаж эхэлсэн. Харин бодит байдал бол тэр өөрөө төлөвлөөгүй, судлаагүй, хэд итгэж эхэлсэн байв. Ингээд бизнесээ хаахаас өөр ямар ч аргагүй болсон. Бизнес хаагдсанаас хойш тэр бараг 1 жил гэртээ ажилгүй сууж. Гэвч дараа нь бүх зүйлээ эргэж хараад би зөвхөн санаагаараа амжилт олно гэж бодсон. Харин бодит байдлыг ойлгоогүй юм байна гэдэг дээрээ маш их ухаарсан байна. Өнөөдөр тэр дахин бизнесийг